Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Rachel Morgan 1986 оны 5 дугаар сарын 20-нд New Hampshireт Ronald болон Patty нарын охин болон мэндэлсэн. Rachel нийт 3 удаа гэрэлсэн, 3 гэрлэлтээсээ 8-аас 18 насны 5 хүүхэдтэй ганц бие эмэгтэй. Тэрээр дуудлагаар гэр цэвэрлдэг бизнес эхлүүлж, энэхүү бизнес нь ч маш амжилттай хурдан хугацаанд хөлөг олсноор Rachel нэлээд хэдэн ажилтнуудтай болж өөрөө хүүхдүүдтэй гаргах цаг зав нь илүү их болсон. Rachel-ийн хувьд тэрээр дасгал хөдөлгөөн хийж фитнесээр хичээллэх дуртай. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг хэрвээ Rachel утсаа авахгүй байвал фитнес дээр нь яваад оч зоолттой фитнес дээр л байж байгаа хэмээн хошигнон ярьдаг. Цаашлаад Rachel маш хөгжилтэй, ямар ч хүнтэй хурдан дотносож чаддаг, найз нөхөд олонтой, ерөнхийдөө маш нийтж хүн. За 2023 оны 8 дугаар сарын 5-нд Rachel өглөө эртлэн босож дуртай салон дээр очсон. Үүнийхээ дараа 27 настай Richard хэмээх найз залуутайгаа уулзсан байдаг. Richard Rachel хоёрын хувьд тэд албан ёсоор хосууд болоод удаагүй шинэхэн хосууд. Richard, Rachel хоёр хоёулаа дасгал хөдөлгөөн хийх дуртай учраас ихэнх цагийг хамтдаа жим дээрээ өнгөрүүлдэг байсан. Энэхүү өдөр Richard, Rachel хоёр урдны ладлаар хамтдаа жим рүүгээ явцгаагаад дараа нь оройн 5 цагийн үед Richard, Rachel хоёр жим дээрээсээ 2 тийш салцгаан Richard гэрлүүгээ явсан бол харин Rachel гэрийнхээ ойрхон байх ууланд алхахаар ганцаараа уул руу явсан. Ингээд Rachel ууланд алхахаар явснаас хойш 3 цаг өнгөрсөн боловч Rachel Richardтай огт холбоо бариагүй. Уг нь Rachel уулнаас бууж ирээд шууд Richard руу залгадаг боловч Rachel-ээс ямар ч дуудлага ирээгүй тул Richard өөрөө Rachel руу залгсан боловч утас нь унтраастай байсан. Ингээд Rachel санаан зовсон Richard Rachel-ийн явсан уулын зам руу явж очих үед Rachel-ийн машин уулын замын доор байрлах машины зогсоолд байрлуулсан яг тэр хэвээрээ байжсэн. Тэгэхээр энэ нь Rachel уулнаас бууж ирээгүй гэсэн үг болж таарч байгаа. Ингээд Richard дээшээ уулын замаар өгсөн Rachel-ийг нэлийн удаан хайсан боловч Rachel-ээс ямар ч сураг гарахгүй байсаар оройн 11 цаг 30 минут болсон. Ингээд Richard цагдаагийн газар руу залхан Rachel-ийг алга болсон хэмээн мэдээлсэн байдаг. За Richard-аас дуудлага хүлээн авсан цагдаагийн ажилтнууд Rachel-ийн алга болсон уулын замын ойролцоо ирэн Richard-тай уулзан Richard ч Rachel-ийг олоход тус болох байх гэсэн мэдж байгаа бүх зүйлсээ цагдаагийн ажилтнуудад хэлж өгсөн. Ингээд эрен хайх багийнхан цагдаагийн офицерууд Rachel-ийн гэр бүл найз нөхөд гээд бүгдээрээ хамтдаа Rachel-ийг эрен хайх үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн байдаг. Энэхүү эрен хайх аврах багийнхны дунд 48 настай Michael Gabreski болон түүний охин Cecilia нар мөн хамт явж исэн. Michael гэх энэхүү залуу нь эрен хайх үйл ажиллагаанд нэлээд мэрэгсэн туршлагатай сайн эрен хайгуулч. Michael өмнө нь хэд хэдэн аврах эрен хайх сайн дурын багуудад ажиллаж исэн туршлагатай. Эрен хайх үйл ажиллагааны үеэр Michael, Cecilia хоёр Rachel-ийг хайж явахдаа уулын замаас холгүйхан байх 2 түнэлийг олж харсан байдаг. Ингээд Michael, Cecilia хоёр түнэл рүү нэгээрээ орж доторхыг нь шалгаж байтал Michael Cecilia-гийн айж ойрлох чимээг сонссон. Michael яран Cecilia дээр гүйж ирэхэд Cecilia Rachel-ийн цогцыг нь олчихсон маш их айж сандарсан байдалтай бүр хөсчгсөн зогсож исэн гэдэг. Ингээд харамсалтай нь алга болсноос хойш 1 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 6-ны өдрийн 1 цагийн үед 37 настай Rachel Morgan-ы цогцос уулын замаас холгүйхан байх түнэл дотроос олдсон нь энэ байсан. Rachel-ийн цогцос олдох үедээ ямар ч хувцсгүй нүцгэн байснаас гадна аимшигтайгаар зодуулж зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон. Rachel-ийн биед задлан шинжилгээ хийсэн эмч нар Rachel-ийн зөвхөн толгоон дээрээс нь л гэхэд 15 удаагийн хатуу биетээр цохиулж хагарсан шархнуудыг олсон ба цаашлаад Rachel маш хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн байсан. Шүүх эмнэлгээс Rachel-ийн үхлийн шалтгааныг толгойдоо авсан гэмтлээсээ болж мөн хоолоогоо болгон амьсгал дутагдсанаас болж нас барсан хэмээн үзсэн байдаг. За ингээд мэдээж Rachel-ийн цогцос олдсны дараа мөрдөгчөд мөрдлөгийн үйл ажиллагаагаа тэр дор нь эхлүүлсэн. Rachel-ийн цогцос олдсны дараа Rachel тохиолдсон энэхүү аимшигтай явдал олон нийтийн сүлжээнүүдээр тархаж маш олон хүмүүс энэхүү хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Rachel-ийн цогцос олдсон даруйд эхэндээ олон нийт Rachel-ийн цогцыг нь олсон
48 настай Майкл гэх залууг гэмт хэрэгтэн байж магадгүй хэмээн сэжиглэж эхэлсэн байдаг. Учир нь Майкл Рэйчлийн цогцыг олсныхон дараа маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгч өөрийгөө магтан өөрийнх нь эрен хайх багт ажиллаж исэн туршлага Рэйчлийг олоход маш их тус болсон. Ер нь л Рэйчлийн цогцос олоход маш хэцүү, хүнд анзаарахт харгүй газарт байсан гэх мэтээр зогсоо зайгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгч исэн нь олон нийтийг ийхүү бодоход хүргэсэн. Гэхдээ ер нь бол ийм хүмүүсийн анхааралд байх дуртай, анхаарлын төв зэг байх сонирхолтой хүмүүс хаасайгүй л байж идэг. Тийм болохоор үүнээс нь болоод Майклийг шууд хэрэгтэн гэж үзэхэд бол учир дутагдaltaй байсан. За харин дараагийн сэжиглэгдэжсэн хүн бол Рэйчлийн найз залуу болох 27 настай Ричард. Хэрэг гарах үед өмнө нь хэлсэнчлэн Ричард Рэйчл хоёр албан ёсоор хосууд болоод 7 хоног ч өнгөрөөгүй байсан. Цаашлаад 2014 оноос хойш 2023 оны хүртэл Ричард нийт 14 удаа гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн түүхтэй байлээ. Энэхүү хэрэгүүд нь зам тээврийн осол, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэн хууль дүрмийг дагаж мөрдөөгүй гэх мэт ийм хэрэгүүд байсан. Дээрэс нь бидний мэдж байгаачлан ямарваа нэг гэмт хэрэг гарах үед хохирогчийг хамгийн сүүлд харсан, аль эсвэл хохирогчтой хамгийн сүүлд хамт байсан хүн хамгийн ихэнд сэжиглэгдэж эхэлдэг. Рэйчлийн амь насаа алдсан энэхүү харамсалтай хэрэг эхнээсээ л олон нийтийн анхаарлын төв байсан тул олон нийт бөөнөрөө Майклийг гэмт хэрэгтэн хэмээн сэжиглэж, ердөө 2 хоногийн дотор гихтэл хэдэн зуун үзэн ядсан зурвсуудыг Майклийн Facebook руу нэлгэн, зурган доор нь алуурчин хэмээн сэтгэгдэл үлдээж, бүр зарим хүмүүс нь Майклийг занал хийсэн утга агуулга бүхий зурвсуудыг түүн рүү илгээх болсон. За олон нийтийн энэхүү шүүмжлэл үзэн ядалтыг тэсгээ болсон Майкл өөрийн Facebook дээрээ би Рэйчлийн үхэлд ямар ч холбоогүй. Энэ аимшигтай явдал надад ч мөн маш хүн дээр туссан. Би бусад хүмүүсийн л адилаар түүнийхээ араас гашуудан харуулсаж байна. Надад нуугаад байх ганц ч зүйл байхгүй. Би цагдаагийн ажилтнуудад өөрийн гар утсыг шалгах зөвшөөрөл өгсөн. ДНХ тест авахыг нь бас зөвшөөрсөн. Өөрийн чадах бүхнээрээ тэдэнтэй хамтран ажиллаж байгаа. Намайг ганцаараа минь орхиж түүнийхээ араас гашуудах цаг өгөхийг та бүхнээс гуйж ийн хэмээн нийтэлсэн байдаг. За үүний дараа олон нийтийн анхаарал Рэйчлийн өмнөх найз залуучууд болон нөхрөөд рүү чиглэж эхэлсэн. Тэр тусмаа Рэйчлийн анхны нөхөр хамгийн том хүүгийнх нь аав болох Мэтийг бөөнөрөө алуурчин хэмээн цоллосон байдаг. Учир нь Рэйчлийг нас барсны дараа Мэт GoFundMe дээр Рэйчилд зориулж хандивын аяныг эхлүүлсэн. За GoFundMe гэдэг энэхүү вебсайт нь бол хандив цуглуулах боломжтой хамгийн том вебсайтуудын нэг. Энэхүү вебсайт дээр хүмүүс маш олон төрлийн шалтгаанаар хандив цуглуулж, цаашлаад нэг нэгэндээ сайхан сэтгэлийн үүднээс хандив өгдөг. Хэн нэгэн нас барах үед оршуулгын зардал маш өндөр гардаг тул оршуулгын зардлыг цуглуулах зорилгоор иймэрхүү хандивын дансныг нь энэхүү вебсайт дээр маш түгээмэл байдаг. Гэтэл хүмүүс Рэйчлийн анхны нөхөр Мэтийг Рэйчлийн оршуулгын зардалд зориулсан хандивын аяныг эхлүүлэхэд нь бөөнөрөө маш ихээр дургуутсан, түүнийг Рэйчлийн үхлийг ашиглан олон нийтээс хандив цуглуулж, дундаас нь мөнгө завших санаатай байна. Энэ юу н өөрөө гэмт хэрэгтэй юм биш үү хэмээн Мэт руу бөөнөрөө дайрч давшилж эхэлсэн. За олон нийтийг ийхүү Рэйчлийн эргэн тойрны хүмүүсийг сэжиглэн бөөнөрөө дайрч давшилцгааж байх үеэр цагдаагийн газраас нэгэн мэдэгдэл хэлсэн нь мөрдөгчд Рэйчл гэмт хэрэгтэнтэй өмнө нь огт уулзаж байгаагүй. Гэмт хэрэгтэн Рэйчл хоёр нэгнээ танихгүй хүмүүс байх өндөр магадлалтай хэмээн үзэж байгаа талаар ийм мэдэгдэл байсан. Цаашлаад мөрдөгчдийн таамаглаж байгаагаар бол энэхүү гэмт хэрэг нь урдаас төлөвлөсөн зохион байгуулалттай гэмт хэрэг биш. Гэмт хэрэгтэн өмнө нь гэмт хэрэг үйлдэжсэн байх боломжтой. Цаашид ч гэмт хэрэг үйлдэх өндөр магадлалтай хэмээн үзсэн. За ингэж үзэх болсон гол шалтгаан нь яг юу байсан бэ гэхээр мөрдөгчдийн хэргийн газар дээрээс олсон ДНХ нь 2023 оны 3 дугаар сард буюу Рэйчл амь насаа алдахаас 5 сарын өмнө Калифорни мужийн Лос Анжелес хотод гарсан бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрч бусдын биед хүнд гэмтэл учруулж дээрэм хийсэн гэмт хэргийг мөрдөж явах явцад хэргийн газар дээрээс нь олдож исэн ДНХ-тэй яг таарсан байдаг. Тэгэхээр энэхүү хоёр гэмт хэргийн гэмт хэрэгтэн нь нэг хүн байх өндөр магадлалтай. Үүнээс гадна Калифорни мужид өөр нэгэн гэмт хэрэг гарсан нь нэгэн үл таних Испани залуу
өндөр настай хосуудын гэрт арын хаалгаар нь дайрч ороод тэднийг айлхан сүрдүүлж эхэлсэн. Гэхдээ аз болж энэ үед өндөр настай хосуудын хүүхдүүдийнх нь нэг нь гэртээ байж исэн тул тэрхүү үл таних залууг гэрээсээ хөөж гаргасан байдаг. За энэхүү бичлэгэн дээр харагдаж байгаачлан тэрхүү залуу дээгүүрээ цээж нүцгэн хохирогчдын гэрээс нь хөөгдөөд гарч байгаа нь урт талын хаалхан дээр нь байх хяналтын камерын дээр бичигдэн үлдсэн ба камер дээр залуугийн царай бол харагдахгүй байгаа. Гэхдээ залууг хөөж гаргасныхаа дараа өндөр настай хосуудын хүү цагдаа дуудан мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү хэрэгтний ДНА мөн л Рэйчлийн биен дээр байсан ДНА-тэй яг таарсан. За ингээд мөрдөгчөөд энэхүү хяналтын камерын бичлэгийг олон нийтэд үзүүлж гэмт хэрэгтэн таних аль эсвэл үдсэн харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тухайн үед цагдаагийн ажилтнуудын таамаглаж яснаар бол гэмт хэрэгтэн Калифорни мужид амьдардаг байх боломжтой. Гэхдээ дор хаяж 10 өөр мужуудад гэмт хэрэг үйлдсэн байх өндөр магадлалтай хэмээн үзсэн. Гэмт хэрэгтний бичлэг олон нийтэд цацагдсан даруйд цагдаагийн газарт маш олон хүмүүс дуудлага өгч гэмт хэрэгтэнг харсан аль эсвэл гэмт хэрэгтэнг танина гэсэн хүмүүс маш олноороо цагдаагийн байгууллагатай холбогдсон. Тиймээс мөрдөгчүүд энэхүү дуудлага бүрийн дагуу сэжигтэн байж болцсохгүй гэх хүмүүстэй нэг нэгээр нь уулзан мэдүүлэг авч эхэлсэн байдаг. Гэхдээ харамсалтай нь энэхүү ажиллагаа нь тийм ч амжилттай үр дүнд хүргээгүй. За иймэрхүү байдлаар мөрдлөгийн үйл ажиллагаа үргэлжилсээр Рэйчел амь насаа алдснаас хойш 4 сарын хугацаа өнгөрч явах үед буюу 2024 оны 2 дугаар сарын 12-нд мөрдөгчид гэмт хэрэгтний аман зургийг гарган авч чадсан. Энэхүү аман зураг нь гэмт хэрэгтэнтэй өмнө нь яг нүүр тулж уулзсан өндөр настай хосууд болон тэдний хүүгийн дүрсэлсний дагуу зурагдсан байдаг. Цаашлаад Рэйчлийг амь насаа алдсан өдөр тэрхүү уулын замаар алхаж явсан өөр хүмүүс нэгэн Испани залуу ганцаараа энэ тэрүүгээр алхаад хүмүүсийг ажиглаад сонин үйлдэлүүд гаргаад байсныг нь бол ажиглаж амьдсан. Тэдгээр хүмүүс ч мөн мөрдлөгийн үйл ажиллагаанд тус нэмрээ үзүүлж гэмт хэрэгтний аман зургийг нь хараад тэрхүү залуутай маш төстэй харагдаж байгаа талаар цагдаагийн ажилтнуудад ярьсан байдаг. Тэгэхээр гэмт хэрэгтний аман зураг бол нэлээд оновчтой зурагдсан гэж үзэж болно. За цаашлаад мөрдөгчид Орам гэх ДНА тесттэй холбоотой бүхэл мэдээллийг нэгтгэхэд тухайн хэрэгтний ДНА-тэй ойролцоо ДНА-тэй хүмүүс буюу цусан төрлийн холбоотой хүмүүсийг нь шүүж илрүүлдэг ийм компанитай хамтран ажиллаж исэн. Ингээд 2024 оны 6 дугаар сард энэхүү Орам гэх компаниас мөрдөгчдөд хэд хэдэн хүний хувийн мэдээллийг нь өгөн энэхүү хүмүүс нь гэмт хэрэгтэнтэй ойрын садан төрлийн холбоотой хүмүүс байх боломжтой хэмээн мэдээлэлсэн. Энэхүү мэдээллийнхэн дагуу мөрдөгчд тэрхүү хүмүүстэй очиж уулзснаар сэжигтнийг цаг алдалгүй илрүүлж чадсан байдаг. За Рэйчлийг хөнөөсөн гих хүн амны гэмт хэргийн гол сэжигтэн бол 23 настай Виктор Антонио хэмээх эрэгтэй гэдэг нь ийхүү тодорхой болсон. Виктор гэх энэхүү залуу нь Эл Салвадороос 2023 оны ихээр Америкт ирсэн. Гэхдээ ирэх хэрэгтэй хууль бусаар нууцаар хил нэвтрэн орж ирсэн. Бүр Америкт энэ хүн амьдарч байгаа гэсэн ямар ч албан ёсны бүртгэл байхгүй, бичиг баримтгүй ийм эрэгтэй байсан. Үүгээр зогсохгүй энэхүү этгээд нь Америк руу хууль бусаар нууцаар хил нэвтрэн орж ирэхээс өмнө нэгэн өсвөр насны охиныг хүчиндэн амь насыг нь хөнөөчхөд цагдаа нараас зугтан нууцаар хилд авсан нь энэ байсан. Америкт ирснийхаа дараа Виктор Мэриленд, Виржиниа, Калифорниа, Оклахома гэх мэт хэд хэдэн мужуудаар дамжин ер нь хаа сайгүй тэнүүчилж явсаар өдийг хүрсэн байдаг. За мөрдөгчид сэжигтний ойр дотны хамаатан садны хүмүүстэй уулзаж ярилцсанаар хэрэгтнийг Оклахома муж руу явсан гэдгийг нь олж тогтоосон. Гэхдээ Виктор гэх энэхүү залуу Оклахома муж руу явахдаа өөрийн эд зүйлсээ нэгэн хамаатныдаа үлдээгээд явчихсан байсныг нь мөрдөгчид хурааж аван ДНА шинжилгээ хийж үзсэн ба хэргийн газар дээрээс олдсон хэрэгтний ДНА-тэй Виктор гэх энэхүү эрэгтэй ДНА 99.9% таарсан. Ингээд мөрдөгчид 6 дугаар сарын 14-нд Оклахома мужаас Викторыг баривчлан авч хорьсон байдаг. За ихэнх тохиолдолд шүүхээс сэжигтнийг барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдаж болох мөнгөн дүнгийн тогтоож өгдөг. Гэхдээ энэ хэргийн хувьд бол Виктор хууль бусаар хил нэвтэрсэн Америкт албан ёсоор амьдрын суурьших зөвшөөрөлгүй тул
шүүхээс Викторийг барьцаа төлбөр төлөөд суллагдах боломжгүй хэмээн үзсэн. Яг одоогийн байдлаар Виктор шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байгаа. Харин Рэйчлийн амь насаа алдсан энэхүү гэмт хэргийг хариуцсан мөрдлөг явуулж буй мөрдөгчд мөрдлөгөө үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Викторийн үйлдсэн гэмт хэрэгүүд зөвхөн Рэйчлийн амь насаа алдсан гэмт хэрэгээр зогсохгүй цаана нь дахиад илрээгүй гэмт хэрэгүүд байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. За Виктор Рэйчлийг өмнө нь харж исэн үү? Рэйчлийг хөнөөхтөө үүнийгээ эртнээс төлөвлөж исэн үү? Аль эсвэл Рэйчлийг тухайн өдөр хараад шууд бэлгийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хөнөөснө үү гэх мэт асуултуудын хариултууд одоогоор тодорхой болоогүй байгаа. Цаашлаад Викторийн шүүх хурал албан ёсоор хизээ эхлэх товонд хараахан тодорхой болоогүй. Гэхдээ ер нь бол Виктор насаараа хоригдох ял авна гэдэг нь тодорхой хэмээн шинжээчид үзэж байгаа юм байна. Миний хувьд бол энэ хэрэг үнэхээр харамсалтай санагдсан. Хөөрхөн эмэгтэй зүгээр л дасгал хөдөлгөөн хийх гэж уул руу гарсныхаа төлөө нэгэн мэдрэл муутай гаж донтонд аимшигтайгаар хүчирхийлүүлж амь насаа алдсан. Үүний цаана 5-5 хүүхэд ээжигээ алдаж өмчөрч үлдсэн гэж бодохоор үнэхээр харамсалтай. Та бүхэн маань бас энэхүү хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.